За интернет протокол 5 дугаар хичээл. За 3 дугаар төвшин дээр IP, ARP, ICMP, ICMP гэдэг протоколууд байгаа гэж ярьжтэй. За тэрэн дээр бол яг үндсэн пакет мэдээллийг зөөж байгаа протоколнууд IP юм аа. За бусднууд энэ IP протокол дамжуулалт хийхэд туслагч нар юм аа гэжтэй. ARP бол за энэ дээр юу гарсан бэ? Тэрний төвшингээр ажиллаж байгаа. 3 цэгийг харуулсан тийм. 3 загтаа. За эхнийх нь A зураг бол network layer with source. Гэрчдэг хөрөмжөндөө. Гэрч layer 3-ын занглаан дээр ямар гэрч үйлдвэр хийх вэ? За энэ бол source computer. За source computer-аас пакет генерацаар хоёрдугаар төвшөндөө фрейм болоод нэгдүгээр сүгээрээ зэрэг дамжаад үйлдвэрээс код мэрэгжээ. Энэ ямар үйлдвэр цааш явах вэ? Ингээ хөдөө авсаар очоод яах вэ? Гэдгийг диаграмыг харуулсан байна тийм. За ингээд харахаар source computer дээр өөр илгээгчтэй root-ын table гэдэг юм байна. Сэтгүүлтийн хүснэг. Тэр сэтгүүлтийн хүснэг бол зөвхөн root дээр байдаг зүйл биш. Тэр байна. Түрүүн хэлчихсэн. 3 дугаар төвшин байна. Дээдлийн төвшин, хамгийн дээдлийн төвшин дээр өөрөөр доотлын бүх үйлдвэрүүд хийж чаддаг. Тэгэхээр бид нар компьютерийг бол root шиг, switch шиг гэж бодлоо гэсэн үг байна. За тэгэхээр 3 дугаар төвшин дээр бол энэ компьютер маань ажиллана. Үндсэн ажиллаж байгаа төвшин маань мэдээж авах гэсэн төвшин хүнтэй харьцаж байгаа тийм. Тэгээд доотлын ингээд нөгөө хүний мэдээллийг амжилттай 3 дугаар төвшин дээр бол энэ үйлдэл хийх юм. За яаж вэ? Дээрээс их даатгаврыг авлаа, боловсруулалт хийлээ, боловсруулалт хийж байна гэх юм аа. Пакетыг генерацч пакетчлж мэдээллийг пакетчлна. За тэгэхээр үүн дээр бид санаа хаашаа явах вэ? Даатгаврыг аваад тийм IP-ээр орчих зоо. Миний тэр интерфейсээр гарна. Эсвэл тэр тийм байна гэдэг чиглэл хийгээд чиглэл хийж байна гэх юм аа. Дараагийн очих газрын MAC хаягийг нь 2 дугаар төвшин дээр нь хаягдж өгөөд гаргаж байна гэсэн. За ингээд энэ маань доотлын төвшингээр явсараад root-тэй буюу одоо энэ хаалган дээр байдаг болтой. За энэ root-дээр өнөөдөр 3 дугаар төвшингээр ажиллана. Доотлын 1 2-ороо бүгдийг нөгөөдсөн фрейм болоод фреймээс нь дахиад болоод ингээд задаад уншингууд destination IP очих газрын IP юу юм бэ? Хаана очих вэ? Гэдгийг харлаа. Мөн боловсрол харж байгаа гэх процесс юм гэсэн. Задлаа. 10 удаа root-ийн дээрээсээ тэгээд үүсэх дээрээсээ тэр аюулшир очих цоо хаашаа миний энэ интерфейсээр гарнаа. Баруун хэсэг тийшээ эсвэл next hop дараагийн root-ээр асуух хэрэгтэй газар нь гэсэн үг шүү дээ. Тийшээ явнаа гэдэг ингээд одоо төвчдөр макайг нь тэр next hop-ыг макайг тавьж өгөөд яваа. За хийхнээр ингээд одоо root-д дамжиж сайрсан ингээд явсаа нөгөө destination дээр явчихсан. Destination computer дээр оцлоо. Destination computer маань өөрөө дэшиг үсгээр ажиллаж байгаа. Яг бүх шиг бүх юмудаа нэг хавшилсан. Биг хавшилсан гэж задлаад. Ууштай пакет нь гараад ирсэн. Пакетийг таньсан. Энэ батарей зүйл байна. Боловсрол хийж байгаа гэсэн. Биг хавшилсан гэсэн задлаа. Дээдлийн төвшин рүү хоодлоо ууж байна гэсэн. За ингээ 3 дугаар төвшний үйлдэл бол нэг иймэрхүү зарчмууд явагдаж байгаа. За энэ зарчмын шинэ биелүүлэхин бол протокол тийм. IP руу пакет гэж ярьдаг тийм. IP протокол. Тэгээд пакет 3 дугаар төвшний биелүүлэх пакет. Тэгэхээр IP бол дамжуулалтын өмнө холбогд үүсдэг. Энэ тодорхой өөрөлдөө дамжуулалтын холбогд connection-ээс дамжуулалт. Connection-ээс юу гэхээр дамжуулалтын өмнө заавал холбогд үүсдэг. Баталгаа зоохгүй гэсэн. Connection-ээс дамжуулалт. Холбогд үүсдэг. Өөрөлдөө дамжуулагч компьютер бол
Би ийм байх гэж генералслаад чам руу явуулаа шүү гэж хооронд ярилцахгүй. Өнөөдөр би явуулсан яг таарах захиа ирсэн. Захиа ирсэн тийм. Уус аймагтайгаа миний аав чиг чуулган дийтэй. Захиа бичээ таасан захиа аав гэж рүү. За тийм ийм хэлсэн. Ийм тийм. Ийм дээр өдөр болоо. Ийм л шүү дээ. Тийм яга гом гэдэг сайн уу юу байна гэсэн. Сэн тэр даатаа тийм. Тэгээд зааж би захиа явуулсан. Өдрийн дараа Захиа хариу ирдгүй. Захиа гэсэн. Ийм захиа авсан. Үүдээ болохоор хуцаар ирсэн. Би чамаар захиа байсан чи мэйл авсан. Оо найз мэйл шалгаагүй байсан. Захиаг заав байсан. Мэн коннекшн байсан. Өөрөлдөн тэрийг захиаг найз нь уншлаа гэх юм бол хэд 7 хоногийн дараа уншлаа. Оо миний найз 7 хоногийн өмнө мэйл над руу бичсэн байх. Яг хүлээж авах агсанд л тэр мэдээлэл дамжуулагдаж байна гэсэн. Ойлгосон уу? Энэ бол connection test. Дамжуулахаа өмнө холбоод үүсгэдэг. За дамжуулахаа өмнө холбоод үүсгэдгээр саяын захиаг дамжуулъя гэх юм бол захиагаа ингэж бичснэ. Сен тэнгүүтэй. Өө би чамруу мэйл явуулсан чи одоо газ шалгадаг. Тийм үстэй. Эсвэл би чамруу одоо мэйл бичээдгий. Уучлаарай одоо би чамруу явуулах гэ. Чи 5 минутын дараа шалгаарай. Сен нөгөө найз 5 минутын дараа шалгаж байна. Энэ бол холбогд үүсгэж байна. Яг дамжуулалт хийхээс өмнө холбогд үүсгэж байна гэсэн. Ойлгосон уу? Аруу сүлжээнээс бас тийм юм байдаг. Connection. Тэгээ бордоор үсэн дамжуулалт бол connection гэсэн. Үсээ эффектээс ямар дараа явуулах. Үдээ авсан нөгөө дамжуулалт дундаа янз бүрийн алдаа юм гарч болно шүү дээ. Үдээ авсан яг тэр алдаатай хэсэг гэж байна. Болчихсон. Тэр тийм юм. Connection гэсэн онцгой юм. 3 пакет явуулаад үдээ авсан 2 пакет хийсэн бол энэ дамжуулалт 2 пакет явуулсан. Connection гэсэн учраас алдаа юм бол гарч болно. Сайн тал. Сайн тал нь юу? Сайн тал нь хурдан байна. Нэг пакет явуулсан рожиг нөгөө найзаа цаашаа гэх юм. За чи авснаа гэж ханаад буцаад ингээ хоорондоо ярилцдаг байхгүй. Аваад гэх манай юм гэнэ. Бордоо ч өөр угаасаа хийх ёстой. Интерес үгүй. За тэгэхээр түрүүний алдаад байсан асуудлыг нь болохоор транспорт төвшөндөө шийдэх гэж байна. 4-р төвшөндөө миний дээдлийн төвшөнд. За тэгэхээр удахгүй бид нар дараагийн хичээлээр транспорт төвшөнд үзэхлээр энэ алдааг нь бол засчна гэсэн. За энэ TCP IP протоколын бүл гэж байна. Бид нар ингээд доороос ингээд алхаад яваад зээл яваад надад интернет үзээгээд үзээд явчихлаа. Одоо ингээд network дээр урдууд үсэн байна. IP протоколын үзээд ингээд энэ дараа транспорт үсэн протокол үсэн гэдэг нь бид нар техникийн хэлэлтэй болж байгаа юм шиг. Тийм үстэй. Одоо бид нар Монгол хэл гэдэг үгээр ярьж байна. Монгол хэл. Яг тэгтээ адилхан техник үсэн төвшөндөө өөр гэсэн хэлтэй. Тэр хэлийг бид нар үзэх юм бол үзнэр болчихно гэсэн. Техникний процесс. Техник юу хэлээд байна. За тэгвэл IP протокол connection test алдаа хэлээс гардаг юм байна. Энийг нь бол транспорт төвшин дээр шийдээд өгсөн. Транспорт төвшин дээр за үндсэндээ бол энэ хоёр протоколыг TCP гэдэг. Тэгээд TCP нь болохоор connection oriented. Өөрөөс ингээд амжилтаас холбоо үүсгэх. UDP нь яг энэ IP-тэй адилхан бас connection less. Тэгвэл алдаа амьд гарах мөртлөө хурдтай дамжуулж чаддаг нь болохоор 3-р төвшин дээр юм байна. Транспортер TCP нь бол найдвартай дамжуулж хийх юм. Тэгэж жоохон удаа. Гэт энэ хоёрын TCP надуузараас IP хослол юм бүлэгч. Манай интернет сүлжээ. Өдөөс одоо интернет сүлжээ. Гэхдээ TCP IP-ийн энэ протоколуудын бүлгээр болно. Юм учраас TCP IP гэдэг UDP IP протокол сүлжээс хэлсэн бүлгээр TCP яагаад ийм борон протоколоос TCP гэж сонсон байх вэ? TCP маань найдвартай дамжуул. Энэ IP-ийн сул талыг нөхөж өгдөг гэдэг утгаар ингэж ярьдаг.
За одоо хэдүүлээ шаарлуулж байна IP4 үзье. За IP4-ийн датаgram пакетийг бол ийм зүйлээр задлж байна. За энэ бол толгой пакетын толгой манер за порт машины толгой дата нь ачаа дата эсэтэр DC трансфер төвчний протокол сууж өснө. За толгойг нь бид нар үзье. Толгой 1020 байт байна. Макс 60. 20 цаа. За ингээд хүнд ойлгомжтой байх. Нэс 4 байтаар ингээд энэ үргэлжлээ тэгээд 4 байт. Доолтой юм. Үргэлжлээд юм өөрөө цуваад тавьлаараа ойлгоход төвхтэй учраас ингээд маркер зэвтэй. 4-4-оор ингээд цуваад юм тавьчихсан. Тэгэхээр минимумда 20 байна гэж үгсэн. Нэг мөрөн 4 байт. Тэгээд доош нь хэдэн мөр байна гэсэн. Минимумда 5 багсаа 1 2 3 4 5 энэ хүртэл заавал багссан шүү. Заавал. Тусаас айл нэг дутах юм бол энэ толгой албатай толгойтой пакет. Үдэж авахгүй шүү. За энэс цаашаа опшн гэсэн хэд вэ гэсэн 60 байт гэсэн хэд байх юм шиг. Хэдэн мөр болох юм. Зараз өөрөөс хэлээд байна. Өчигдөр нэг инээс 4 байт 44 дутаад 10 гинээр болсон. Энэ опшн гэсэн. Энэ 3 дахь төвшөндөө ажилтдаг програм биш болно. Програм ингээд байгаад байна. А тэгээд 3 дахь төвшөндөө програм бичээ. Пакетэн дээр илүү тутмын юм ашиглая. Өнөөдөр опшн гэсэн. Дараа нь бэт стандартуудын заавал гэсэн 5 мөр үзье. За хамгийн эхнийх нь мөрөн дээр 4 баг. Тэр хамгийн эхний мөр. За энэний дөрөвдүгээр бит нь вершн за. Вершн. Ахи дөрөвдөр бол дөрөв тоглох үнсвэ. Ахи вершн 6 дараа 6. Тэс өөр тоонох бай. Тэс өөр тоонох бай. Тэгэхээр автотай байгаас автод. Урдууд шин төхөөрөмж энийг бүдэж авахгүй гэсэн. Замдаа дамжуул гэж байгаа алдаатай юм гэсэн. За дараагийн дөрвөн бид нөө толгойн урт гэж байна. Headlegs эцтэй юм гэсэн тийм. Headlegs толгой. За энэний нэрч нь дөрвөн болж байна. Энд байгаа Headlegs-ийн нэг тоо байдаг. 5 гэдэг тоо байдаг гэж бодсон юм уу? Толгой нэгэн байт байна гэсэн. Нэг чинь дөрвөн байт гэсэн шүү дээ. Тон 5 гэж. Хэдэн байт? Нэг чинь 4 байт. Утхан 5 байт. Үний хэдэн байт юм? Нэг чинь хөгжүүлнэ шүү дээ. 4 байтаа сайн 5 гэдэг утгаараа хөгжүүлнэ шүү дээ. 4-д 20. Тэгвэл одоо 20 байтаа утгатай юм. Энэ байгаа утга бол нэг чинь 4 байт буюу энэ мөрний тоог заана гэдэг. Мөр бол 4 байт үстэй. Тэгвэл энд 5 байна гэж 1 2 3 4 5 мөр байна. Нэг мөр чинь 4 байт юм шиг. 4 5 20 байт байна. За, Serus 8 бит. За, Serus бол энэ ямар Serus вэ? Type of Serus. Үйлчлэгээний төрлүүдийг дараагийн слайд маань хэлцээ. Энэ пакет маань ямар үйлчлэг үзүүлэх гэдэг. Ямар очроо урдуур орох хэвээр пакет юм уу? Дээр маягтай пакет үү? Нөгөө портер маань маяг тавьсан порт руу гүйв харж болно гэсэн. Энэ сервис гэдэг талбарыг хараад энэ хурдан шуургай явах хэвээр пакет юм. Очроо урдуур гаргая. Нэгдүгээр эгний замаар явуулъя. Автобусыг явуулъя. Маягтай учраас. Ингээд сервис гэдэг 8 битээр бол тэрийг нь хэлэх үү. За дараагийн доктор Дэнс буюу 16 бит байна. За энэ нэгс нь бол байт шүү. Байт. Энэ бол нийт энэ пакет ухтыг заана. Нийт толгой дата гэсэн юм. Нийт датагийн ухтыг одоо юу яаж авах вэ? Нийт ухтаас толгойн ухтыг гасна. Тэгээд толгой нэг чинь 4 байт шүү. Толгой дээр ухтууд 4 байт. Энэ дотоод ангис
нэгэн болохоор бай. Максимум нь энэ 16 216 зүгтээ 216 65,536 байдаг тоо авах боломжтой. Тэгэхээр пакет бол максимумдаа 65,536 байт урттай гэдэг юм байна. За ингээд дараагийн мөрөлөө. Энийг хүрдөө орчих. Одоо босч слайд үү. Одоо энэ гурав дахь мөрөл. Tile tool-ийг 8 бит урттай. 28 зэрэг маань 256. 256-аас тавж байгаа гэсэн үг тийм. Нөгөөдөөс 255 гэдэг тоо гэсэн 8. Нийт 256 ялгаа тогтоо авсан. За тэгвэл энэ амьдрах хугацаа юм. Time tool. Хүний амьдрах хугацаа гэдэг юм бол гэтэл Монголчуудын Монгол насд тийм. Гэхдээ ялгаатай тийм. Тэгвэл энэ пакетэнд бас амьдрах хугацаа гэдэг юм. Адууд пакетын амьдрах хугацааг юугаар тоолох вэ гэхээр хүний амьдрах хугацаа жилээр гэж байна. Тэгэхээр 65 жил. Нэг жил өнгөрөө тэгээд нэгээр ордоод юм гэсэн үг шүү дээ. Өдрөөгөө хөл юм. Тийм үстэй. Хөл аваад бүх хүнтэй амьдрах. Өдрөө аваад яваад болсон. Айлтай үгүй амар бүх хугацаас нь Эндээ цаг чинь явуулсан юм. За ингээд пакетын амьдрах хугацааг дээр 3-ын занглаад дамж болон нэгээр болдог юм. Нэг рүүгээр дамжаад энэ пакет ихтэй нэгээр болдог. Дахиад явж байгаа дахиад рүүгээр орохоор дахиад нэр орно. Ингэж явсараа 0 болох юм бол ихтэй 0-тай байгаа пакетыг хамгийн тэр рүүгээр уншаад суулгах. Энийг мөн хэлэх юм бол яад бүрд юм уу пакет 256 настай болчихсон. За яагаад юм бэ? Рүүтрээс рүүтер лөө гэдэг амжаад байна. За тэгэхээр хүн маань өөрөө чиглүүлээ буруу гэж байна. Инженер маань буруу инженер гэж чинь баян шүрээ очих замыг буруу гэдэг. Хойд замаар яваад яг телевизэнд очоод дараагийн загнаас асууж баяр орчих. Уцаараад урд замаар яваад ингээд YouTube юм байна. Тийм. Андерснийг ингээд тийм гадар очсон. Дотороо очсон хаана гэж нэг зүгээр очсон. Зүгээр богаарч ингээд өөр дотороо юм нэгээд хэцүүстэй. Энд дэр бас нөгөөд нь даашаа буцаад энд дэр бас буцаад ингээд өөр асуун багтсан. Ингээд пакет маань ингээд түүх ирэхээс хамгаалаад ингээд түүх ирээд байгаа юм бол сүлжээ дээр нь сууд ачаад үздэг шүү дээ. Тэрнээс ирэх нь 285 яваад тийм бол гэж байна. Бааны дараагийн бодлого 8 бит. Дээдийн төвшин дээрээс дээдийн төвшин чинь түрүүн бас 3 бодлого шүү дээ. SCP, SCP гэдэг. Тэгвэл ямар төвшний бодлогод энэ дата дээр суулсан байна? Ямар нэртэй бодлогод энэ дата талбар дээр суулсан байгаа вэ гэх юм хаалт. SCP юм уу? Дээдийн төвшин. За ингээд дараа нь Peter Jackson. Зөвхөн толгой өсгийн ардаа хянах аргасан нь нийтдээ Jackson. Энэ өөр 16 бит учраас энэ 16 бүгдээрнгийн нэг нэмээд агсан бүдүүнгийн нэгэн үзэлтэй одоо хасах утгыг нь энэ Jackson гэдэг талбартаар тавьж өгдөг гэсэн. Одоо хүлээ авч яаж авах вэ гэхээр толгой хэсэг бүгдийг 16 битээр бүгдээр нэмэхлээр үр дүн 0 авах юм аа энэ толгойг авдаг байна гэж байна. Тэ? За тэгээд энэ дараагийн мөрөд нөгөө 32 битийн IP source destination